нэвтрүүлгийн эвэн тэтгэгч зүрхний цохилт мэт урагш тэмүүлэх Seiko. Амар бааны үзэгчтэй өнөөдрийн нэвтрүүлэг хоёр эрдэмтнийг урьдсан байгаа. Бидний ярих сэдэв болвол Монголын эзэнт гүрний цэрэг армийн зохион байгуулалт болон түүний чадварын тухай. Ингэхдээ зэрэг дэлхий дээр маш хүчрэг байсан Европын одоо жишээ нь цэрэг феодлын эзэнт гүрэн ямар шоу байсан тухай дүрлэрхийг тодруулах юм. За доктор Шагдар, доктор одоо Базар Сүрэн хоёрыг урьсан. Энэ хоёр эрдэмтэн маань бол яг 13 дугаар зууны үеийн Монголын эзэнт гүрний цэрэг армийн зохион байгуулалт зэр зэвсэг энэ бүхний одоо нууцыг судалсан Монголын түүхийн шинжлэх ухаанд онцгой хөв нэмэр оруулсан эрдэмтдч үздэг. Өөрөөр хэлбэл Монголын эзэнт гүрэн дэлхийг эзэлсэн, Евразийг эзэлсэн гэж ярьдаг боловч үүний цаана ямар айрам, ямар зохион байгуулалт байсан тухай бол их бүдгхэн ийм судалгаатай байлаа. Тэгээд дэлхийн эрдэмтчид судалж байсан. За манай эрдэмтэд өөрсдөө тэр дундаа одоо жишээ нь Монголын Батлан хамгаалах цэргийн судалгааны одоо бүрэлдэхүүнд орж олон зүйлийг тодруулж байгаа. Энэ байдалд одоо монголчууд бид нар талархах ёстой юм. За ингээ эхний асуултыг манай хамтран хөтлөгч Үлзий Баатар тавина. За тэгээ даа бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За түн. Тэгээ энэ монголчуудын дэлхийг байлдан дагуулсан түүх нууц хэврээ байна. За тэрийг судалж байна. Тэгээ бахархаж интернетээс гадна туршлага сургамж гэсэн зүйлүүдийг дэлхийн нийтээр одоо сонирхож шүү дээ. Тэгээ ер нь нэг сүүлийн үеийн энэ цэрэг армийн зохион байгуулалтын өнөөгийн орчин үеийн хэв загвар монголчуудтай холбоотой монголчуудын үүсгэсэн энэ цэрэг дайны үйл ажиллагаа энэ фронт зохион байгуулах, товтлогоо хийх бүх энэ стратеги тактикийн үндсийг бол монголчууд бий болгосон гэж ярих нь их болчихжээ тий. Тэгэхээр энэ дээр одоо яг та хэдийн санаа бодол ямар хөө гэдгийг жоохон дэлхийн өнөөдрийн орчин үеийн цэрэг арми монголчуудаас юу өвлөж авч үлдсэн юм байд юм. За монголчууд яг одоо бид нар Чингис хааны үеийн одоо их Монгол улс эзэн гүрний үеийн цэргийн тухай ярих гэж байна. Яг цэрэг гэдэг юм аваад үзэх юм бол тэрнээс олон зуун мянган жилийн түүхтэй. Тэгэхээр манай энэ Монгол цэрэг шиг энэ олон мянган жилийн түүхтэй арим бол ховрол да. Жишээлбэл хятад байж болно. 5000 жилийн одоо улс нь баг одоо 5000 жил болж байгаа гэж ярьдаг. Мөн улс оршин гэдэг чинь тухайн дээр үед бол цэрэг бол гол тулгуур нь нэг гол тулгуур нь болж байсан. Гэтэл одоо хятадыг анх байгуулсан Шар Хуанди гэж байдаг. Гэдэг хүн байдаг. Тэр бол одоо хятад улсын үндэстэгчийн нэг. Шар Хуандитай өрсөлдөгч гол нэг хүчин нэгтэр хятадын дүүгэнч бичсэн. Ер нь бол монголчуудын бүрэн нэвтрэх талгээд өвөр монголчууд гаргасан даван дэвтэр тэн дээр одоо хятад хүлээн зөвшөөрөд тэр үед Шар Хуандийн гол өрсөлдөгч нь умардын нүүлэлчд байжээ гэд цаашлах юм бол тэр Мансан гэдэг өвөр Монголын нэрт эдэмтэн тэр умардын нүүлэлч дотроо монголчуудын үг дээдс энэ дотор чинь байжээ гэдгийг нэлсэн. Тэгэхээр бид нар бол яг зэвсэг төчний 70-80 жил гэл ингээл яриад байдаг. Үнж нартай тэр бол яг үгийн ташин хэлэхэд буруу юм. Бараг 5000 жилийн түүхтэй сайн судлах юм бол тийм зэвсэг төчин байх нь шүү. Тийм ээ. Хүмнийгүй үеэс ихтер тэрний уртл нь бас хаягдаад байгаа. Тэгэхээр энэ бид нар цааш судлаад бүр Баттай ноттой хятадын сурвалжууд дээр байгаа. Тэрийг одоо манай эртний судлаач археологч эдгээр нотлох байх л та. Тэгээд яг орчин үеийн сая Үлзий Баатар докторийн асууснаар орчин үеийн цэргийн одоо дэлхийд дахны армийн зохион байгуулалт ерөнхий бүтэц зарчмын хувьд бол Монгол цэргийн нөгөө арвтын тогтолцоон дээр үндэслэн мянгатын байгуулалт гэдэг энэ зарчим бол ялгүй өөрчлөлтөөр ер нь бол гол шугам нь дэлхийн бүх армид явж байна л. Одоо манай
зөвхөн орчин үеийн Монголын ардын цэргийг ингээд аваад үзэхдээ тасаг, салаа, салбар тэгээд цаашаа анги батальон ингээд явчихдаг. Тасаг гэхтэр 10 хүнтэй. Манай нөгөө 10-ын тогтолцоо юм. Тэгээд тэр нь 3 юм 5 ийм тасаг үржээд нэг салаа болоод 3 салаа юм ингээд цаашаа ингээд тэр нь ер нь үндэс нь дандаа тэр 10-ын тогтолцооны юм л явж байгаа. Энийг шин бид шууд өөрснөө энэ орчин үеийн зохион байгуулалтыг аваагүй. Нөгөө 20 дугаар зууны эхнээс зөвлөлтийн одоо богдын үеэс эхлүүлээд Оросын цэргийн зохион байгуулалт. Тухайн үед л орчин үеийн гэхдээ тэр зохион байгуулалт ороод тэгээд зөвлөлтийн армийн зохион байгуулалтыг шууд ингээд хуулахад эргээд нөгөө манахаас тэнд авсан юм. очиж авсан юм эргээд арай жоохон хувьсаад ингээд ороод ирж байгаа. Зөвхөн одоо цэргийн анги салбарын бүтцийн байдлыг ингээд аваад үзэхдээ ийм байна. Тэгээд цаашлах юм бол балдны тактик одоо зөвхөн аян хийх марш, аяны марш гэдэг аянд явах журам, байлдааны журам, тэгээд бүтэц ингээд бүх юм бол яг аваад үзэх юм зарчмын хувьд стратеги, тактик гэдэг ярих юм бол тэр үеэс улбаатай юм маш их байгаа. Цэргийн нөгөө зохион байгуулалтанд бас учир байна те. Ийм хүч бүрдүүлчихэж байна. Тэгэхээр чи одоо яг бид нар ингээл дэлхийн 2 дугаар дайны түүх нэлийн сайн мэдэх юм да те цэргийн зохион байгуулалтын. Тэгэхээр энэ ингээд том арим зохион байгуулад ингээд байлдын ажиллагаанд ороход хөдөлгөхөд тэрний өөрийнх нь бүтц байна. Одоо толгоон цэрэг хэлэх анги. За үндсэн хүч. Тэгээд нөгөө баруун зүүн үндсэн хүчийг хамгаалах бас бүтцтэй. Тэгээд ард нь нөгөө нөөц. Одоо энэ систем чи яг л одоо байж байгаа үстэй тий. Тэр үед чи яг энэ Монгол зохион байгуулалт. Тэгээд тагнуулын анги. Инженерийн анги. Одоо инженерийн анги чи өөрийн нэртэй тий юу гэлээ. Зам гүүр одоо тий. Ер нь бол Чингис хааны үеийн цэргийн анги нэгтгэл аяны журмыг бид нар тогтоож үзсэн л дээ. Тэр зарчим бол одоогийн аль улсын цэргийн одоо том дивиз гэж ярил тэр аянд явдаг тэр журмтай зарчмын хувьд бол яг ижил юм. За Чингис хааны үеийн аяны журмыг аваад ирэхдээ хамгийн түрүү суурин харуул гэдэг одоо 2-3 өдөрчийн зайтай 3 өдрийн өмнө л гэсэн үг шүү дээ. Тийм 100 км тодорхой газруудад суурин харуулуудыг гаргаад ер нь нөгөө явах зам бүх тагнуулын мэдээ авах босод ингээд харуул гаргаад тавьчихна. Түүний дараа одоо цэргийн хүчээ үндсэндээ 3-4 хуваачих юм уу та. Гол хүчний өмнө талд нь манлай цэрэг гэж гарч байгаа. Гол хүчний ард талд нь одоо арын цэрэг сүүлчиг зарим сүүл 18-р зууны үед бол гизэг цэрэг гэж ярьж байгаа. Гизгэлүүл гэж ярьдаг. Гизэг цэрэг. Хоёр хажуудаа мөн хажуугийн хайгуул гол хүчээ хамгаална. Тэр хоёр хажуугийн хүч нь гол хамгаалтаас гадна бас нөгөө дайснаас мэдээ цуглуулах ийм бүх юмыг хийдэг. Ийм та. Манлайд ихэд нөөсөө авангард тэрний урд талд нь альгинчгээд мөн байлдан тагнах хэрэгтэй. Одоо орчин үеийнхэр бол толгоон сэргийлэх гэх юм уу ийм тусгай бүлгүүдийг гаргадаг. Тэгэхээр энэ бүх юмыг аваад үзэхдээ одоо хуучин бидний социализм үед байсан манай Монголын ардын армийн дивизийн аяны журмын зохион байгуулалт тэр хөрөнгөтэй орнуудын гэж ярьдаг тэр ерөөсөө энэ зарчим бол ижилхэн яг тэр үеэс л болон ирсэн. Манай гэж бид нар үзэж байгаа. Тэгэхээр л энэ одоо монголчуудаар бас асар том их юу өв юм тийм ээ. Цэргийн орлого ерөөсөө дэлхийн дахны цэргийн хэрэгт бол монголчууд оруулсан зүйл бол маш их л дээ. Энэ за аян дайны зохион байгуулалт одоо энэ цэргийн одоо суурин зохион байгуулалт гэдэг юм уу бүх юмараа бол одоо яриад байх юм бол их сонирхолтой. За ер нь дайн тулаанд одоо ямар шүү арга одоо жишээ нь одоогор бол орчин үеэр тактик шүү дээ. Арга тактик ов мэхүүдийг зохион бодож хэрэглэж амжилтанд хүрж исэн тийм одоо жишээнүүдийн тухай жахан дурдж яриул одоо зүгээр байгаа юм. За энэ талаар одоо шагнал доктор. Нөгөө одоо чинь одоогийн дэлхийн цэргийн урлагт давсалт гэж байна. Хориглолт гэж байна. Тийм. Тулгарх байлдаан гэж байна. Ингээд одоо хувааж яана л да. Дэлхийн мэддэггүй нэг арга байсан баг.
Тэр нь бол буруулах арга гэдэг. Ухраа зогтдаг. Ухраа зогтаадаг. Тололдонгуудаа. Тэр нь бол бодлоготой байдаг. Зөрүүд байдаг. Тэрийг мэдэхгүй за энэ айгаа зогтлаа гэдээ араас нь хөөдөг. Нэг бол санаа амраад энэ зогтаад явлаа гэж санаа амраа сууж яадаг. Тэгэхээр нь шөнөөр ч юм уу хэрэгж ирээд гинтийн давталгаа байдаг. Тэр буруулах аргын нууцыг 20 дугаар зуун хүртэл мэдээгүй явсан. Энэ буруулах тактикийг хэрэглэж өгөхдөр өдөж хөдлөх гэдэг тактикийн арга нийт. Өдөж хөдлөх арга гэдэг чинь одоо 3 үндсэн шатаанц бүрддэг. Нэг нь одоо манлай зэрэг гарч ирээд дайсандаа байлж яснаа. Ялагдсан хүч дутж байгаа юм шиг болоод дөрөв үзүүлээд. Нэгдүгээр шатна. Дөрөв үзүүлээд жоохон байлж байгаа. Тэгээд зүхтааж эхэлдэг. Одоо зүхтаана гэдэг маань сайн шигдсэн буруулах хэсэг нь. Хоёрдугаар шатна. Яг тэр үед бол жинхэнэ бүр зүхтаагаад алга болоо их юм бол ерөөсөл морины хурдаар алга болно. Яг буруулж байгаа үед бол дайсныг өгдөөгөөд гэр үнтхэн очиж дайсныг эргэж нэг ноцноо буцаал дайснаа ерөөсөл Өгөөж дагуул аваад. Гол энэ цол хүчийн улам алдагдуулаад цувруулаад нохоо хэрэг. тэгэл ингээл нохоо хэрний чинь нохоо ингээл юм заамчиж явдаг шиг л нууцлавшааны тайлбар дээр бол гадаамгын тайлбарсан багш. Тэгж явж байгаа л дайснаа цувруулаад ингээд үндсэн нөгөө нэгдсэн цол хүчийг алдагдуулж байгаа. Хүчийн сарны ачиж байгаа. Яг тэгэл зүхтаагаал нөгөө дайсныг яллаа гэж ингэж бодоод байсан үед нь үндсэн нөгөө Монгол цэргийн хүч нь зохистой газарт бүгдсэн. Тэр бүгэнд оруулаад зүхтааж ясан зэргүүд гэвнт хэрэгд дараад хоёр хажуугаас нь отооны зэргүүд гарч ирээд ардлаас нь дайсны зэргүүд гарч ирээд ингээл тасаа зүгтэг. Энэ аргыг маш олон бүр өмнөгийн үеэс хэрэгжилж байсан. Их Монгол улсын хувьд бол тэр сартуулын хоризмын байлдаанч урагшаа явсан хятад ч ер нь Оросд зөндөө хэрэгэлсэн. Энэ өдөж хөлөх арга бол их одоо гол аргуудын нэг нь. Энэ аргын тэр хүч нууц нь юу гэдэг вэ гэхлээрээс аливаа одоо байлдаан чинь тэмцэл шүү дээ. Аливаа тэмцэлд хоёр бокстон байх гэхэд ялгал хэрэгтэй. Санаачлалыг гартаа авахын тулд үзэж байгаа шүү. Тэгж байгаа. Санаачлалыг гартаа авах. Тэгээ санаачлалыг гартаа авах гэдэг чинь одоо намайг хүн хөөгөлтэй. Тэгэхээр хөөгж байгаа би санаачлалыг гартаа асгаж яана уу? Тэр үзэгдлийн. Хөөгж байгаа хүн атгаж яана. Уул нь хөөж байгаа хүн батгаж байгаа юм шүү. Хөөгж байгаа хүн атгаж байгаа байхгүй юу? Би энэ булангаас тэр миний араас тойр штэ. Яа тий дагуулаад. Тийм тэр чинь би тэрийг тийм урандагтай тэмээш хөтлөж байгаа байхгүй юу? Тийм учраас тэр санаачлалыг тэгээд нэг буланд очиж жагаад гараад ирэхлээр нь хусчих нь одоо ийм л зүгээр ерөн лог байхгүй юу? Ерөн лог. Тийм тэнд л одоо тэр аргын одоо нууц нь санаачлалыг гартаа атгаж байгаа байхгүй юу? За тэгтэл байлдааны өөр хэлбэрүүд бол ялангуяа суурьшмал томоохон хотуудыг эзлэхэд бол гардаг байсан тийм ээ. Тэр дундаа одоо миний болоод энэ хүмүүсийн сонирхож байгаа бол хоризмыг дайтахаар одоогийн лалын ертөнц Түрк, Ислам, Арабын ертөнцийн зах руу одоо орж байлдсан 7 жилийн аяндаа ингэж байдаг. Энд одоо монголчууд байлдааны ямар аргуудыг хэрэглэж өөрөөсөө тэр үлэмж том тэр хоризмын шинээр гарч ирсэн том эзэнт гүрнийг дарж авсан бэ? Энэ түүхлэр юу байсан бэ? Тэгээ энд бол ер нь дунд зууны байлдаан, дайн байлдааныг авч үзэх чинь монголчуудыг морьтой хамт авахгүй бол болохгүй. Ерөөсөө тэр байлдааны ялалтын гол эксөрүүлж нь л одоо Монгол морь. Юуныг анх одоо хоризмыг дайсгах чинь Жигмийн зэргийг ихлээд хөдөлгсөн. Одоогийн Кашгараас хундан аваас хөдлөөл. Тэгэл Памирыг даваад. Тэгэл Памирыг одоо дүн өвлөөр давж байгаа шүү дээ. Яа, Памирын усад Алтан руу шим давна шүү дээ. Тэгдэггүй яг л чинь 4000 байна өндөр газар даваад одооний Перганы хот руу бууж ирж байгаа байхгүй юу? Перганы хөндөй. Үзбекийн Перганы хөндөй бууж ирж байгаа. Тэгэхэд чинь Чингис хаан байж нөхлөрөөс одоо Сэрдэр ямарны ирэг дээр нөгөө Үзбекэд одоогийн Үзбекэд хүлээгээ байж Үзбекэд байж байгаа шүү. Тэгэхээр тэгээд тэн чин Сэрдэр ямарны адгар нэг төмт явуулаад их рүү нэг төмт явуулчихад тэгээд одоо Чингис хаан
чинь Алаатуу уулын ард сууж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хондоо талбайг аваад үзэх юм бол асар том талбай гарч явах. Одоо Памираас одоо тэр одоогийн Шинжааны ард тэнгис хүртэл хичнээн Афганистан хүртэл тэр их том нуруудын хооронд сууж ш тийм. Тэгэхээр тийм их орон зайд дайсан гэрнэ гэдгийг хоройзмын сэтгэээгүү. Тэр их том нурууг давж. Памирыг даваад ухаандаа ороод ирнэ гэж сэтгээв. Тэгэл одоо тэр монголчуудын ялтын нэг нууцнд бол тэр маний аварлах чадвартай монгол морьдл байсан. Үүнд яг Хорезмын шахвал өөрийнх нь зөвхөн өөрийнх нь зэрэг 400 гаруй мянга байсан. Манайх болох тэр ингээд бол нэг 120 орчим мянга. Ихний том ихний том. Уул нь бол Хорезмын тэр нөгөө том улсыг байгуулсан тэр Махмед шахвал нэгдсэн хүчээр бэлдээд толгойлж аваад монголчуудыг тагнуулж ер нь эдгээр цөөхөн гэж мэдээсэн чинь баг бэлдэж эхэлж байсан баг. Сэрдэр ямар нэг уул орж ийн гэж сууж байсан. Гэсэн чинь айхгүй байсан гэж. Гэсэн чинь Чингис хаан бол ерөөсөө Даны санаасрыг эхнээс авч байгаа. Эхлээд Зевсвэд тогчор 3 төмтийг тэр Хорезмын цаанаас орж иргэж явуулаад Цааганд тойруулаад явуулаад гол хүчин Чингис хаан өөрийнх нь өдөрсөн чинь төрөний хэлдгээр манлаа одоо ард талын гол хүчгээд энэ баруун зүүн гар гэж хуваагдаад одоо манлайд нь Чингис хааны хөвгүүд явсан. Тэд нэр эхлээд одоо гол хүч Чингис хааны гол хүч гарах одоо Алтай тэр тэнгэр уулын төвтөр бол зам тавьж явсан байна. Одоо Монгол нут хөвсгөлийн дэргээр Чингисийн зам гэдэг байдаг. Инженерийн зэрэг анги. Ер нь инженерийн зэрэг англи эхэлж байгаа замаа тавиад тэр нөгөө нэг тэрийг явахд ягаад одоо Чанчин бомб гэдэг тэр Хорезмд байлж явах үед хятадаас очсон мэрэгэн очиж олсон их одоо эрдэмтэн хүнийг орсон тэр хүний бичсэн тэмдэглэл дээр байгаа шүү. Чаншааны ууланд 48 гүүр тавьсан байна гэдэг. Хан өвд. Манлай зэрэг. 48 гүүр болгоно 2 тэрэг зэрэгцэж ингээд зөрөх юм уу зэрэгцэж явах тийм үргэнтэй. Тэгээд нөгөө уулын гол мөрөндөөс гадна уулын том юунууд тэр ийм гарч болцшгүй ангал юунууд тэр тэрийн дүүргээд гүүр тавиад явсан 48 гүүр тэр үед. Тэгээд яг энэ уурчилж Дайны талбар зам аргыг бэлддэг ийм арга бол бараг 20 дугаар зуун хурцжээд сэргсэн. Дайны театр гэж ярьдیں۔ Дайны театрыг урьдчилан бэлдэх гэдэг аргыг дэлхийд дахин хэрэгжилж байгаа. Тэгэхэд Чингис хаан бол аль хэдийн тэр үед ерөөсөө явах замаа тэргээр үнэхээр тэр Чаншаан тэр хавар бол зэрэг явах аргагүй газар чинь ерөөсөө гүүр тавиал явцдаг. Гаталж болохгүй гэсэн том их ус мөрнүүдийн чинь мөн одоо монголчууд тулам юмаа хэрэглээд юуг нь гармын олоод тэгэл явчихж байгаа хэрэг. Гармын олно гэхэд Вьетнам руу дайчээс үеийн Вьетнамын тэмдэглэлд монголчууд гол мөрний юм төвчөөд морин дээрээс нумаар ус руу харваад тэгээ сум нь доошоо өгөн ороод хэдий хэрэг удаж гарчин тэргээр нь гүнийх нь байдлыг хэмжээд тэгээд гарцаа болоод гарч ирсэн юм монголчууд гэж. Тэгэхээр ингээд олон чиглэлээр гів үнтэй монгол зэрэг Махмед шахшин төрөөсөн 400 мянган зэрэг нэгтгэж хүлээх гэж байсан чинь тэндээс цэвийн зэрэг эндээс сүүдэд эндээс одоо цагаадаа эндээс зөвчийн зэрэг гэдэг ингээд таллаас нь гів гинт мэдээ ороод ирэхтэй Махмед шах бол ерөөс тэр нөгөө нэгдсэн том толдоо хийж чадахгүй чинь бүх хот зэрэг хуваагаад тэгээд өөрөө тэр Самарканд хүлээгээд бэлдэж байгаа. Гэтэл яг ингэхийн тулд Чингис хаан тэр олон замаар зэрэг талдаа сарниулахын тулд сарниулж хүчин сарниулаад тэгэл ерөөсө баруун зүүн гар зэргүүд ээж дараалан дээр хотуудыг ингэж 7 жилийн дайнд бол ингэж ялтай байсан. Тэр 7 жилийн дан гэдэг бол их урт хугацаа их юм хийгдсэн бай таарна. Хотуудыг яаж эзэлж яв? Одоо жишээлбэл Хятадын хотуудыг эзэлжсэн туршлага байсан байх. Гэхдээ мэдээж дунд Азийн хотууд бол өөр байсан байх. Энэ дээр өөр юм онцлог тактик хэрэгжилж иймэрхүү аргуудаар энэ хотуудыг буулгаж авчаалаа гэдэг одоо бичигдсэн л байдаг шиг санагдаж байна. Тэгэхээр тэр талаар яхан тодруулж өгөөч. За ер нь бол хотыг дайлах
арга нэг дөрвөн юмд хувааж болдог юм байна лээ. Тий одоо тэр аргын. Тэгэхээр яг хөглөр ямар ч байсан одоо сэтгэл зүйн дайралт гэдэг. Сэтгэл зүйн дайралт гэхэд одоо мэлчиг уулна. Тий одоо буужиг тийм ээ. Тэгвэл одоо зүгээр буугаад өгчих юм бол та нарыг хөндөхгүй. Тий хэрвээ эсэргүүцэх юм бол та нар ялаа идэлнэ. Тэгээд одоо хаан морилж явж яана гэж бас зурхуулна тийм ээ. Хаан Монголын хаан үрээд хаан дэргэд ирсэн бол тэгэл бууж өгөхөөсөөр гарахгүй. Бүслээд одоо гаднаас юм орохгүй, дотоос өнгө орохгүй. Таслана. Одоо өөр юунд хятад хэрэгсэн арга хөвлийн хааны үед чинь хотыг тойруулд одоо шууд ухаад тэгээд нохоо тавьчихад унтчихна гэж байгаа шүү дээ. Тий. За гадагшаа хүн гарч ирвэл нохоо ураад иччихэн тэгээд өөрийнхөө нойрыг аваад шигүүд амраад тэгээ бүслэн. Та бүсэлтийг юм шийдвэрлэх хөвлөрөөс боомлолт гэж боомлно. Боомл нэг бүр одоо яг тэр бүсэлт нь ч бас дотор харахтай л да. Бүсэлж ягаад гинт тавиад алга болно. Тэгэхээр явцлаа гэж бодоод нэг чинь хаалгаан онголгоод гараад ирнэ. Эсвэл одоо бүр нэг одоо монголчууд тэднийг гарч зугдах зориуд юу гаргаж өгнө. Коридор одоо хангал гаргаж өгнө. Тэгээд хээрийн байлдаанд оруулаад дотоос нь гаргаад өгч байна. Хоол үлсгэлэн гадны хангалтаар үлсгэлэн болох. Одоо бас байдаг. Тэгээд нэг боомлон гэдэг чинь ерөөсөн тэгээд үлсгэлэн татварч. Бактериологийн дай. Гаднаас ч оруулахгүй, дотоос гарахгүй. Тэгээ өрн зүг явахт ч одоо манай нөгөө техник их сайжирсан шиг байгаа тийм ээ. Янз бүрийн харвах. За байлдааны хэрэгсэл зэр зэвсэг ямар байг Монголын армийн талаар энэ талаар яхан тодруулж. Ер нь бол танк хийсэн. Тухайн үед ялангуяа энэ салхалтай байлдах энэ үс ихсүүлээд монголчууд одоо нарны уугуул хэлбэрүүдийг хэрэгжилж ялаа. Их хууны уугуул хэлбэрүүдийг. Тэгээд нөгөө нэг одоогийн инженерийн зэргийн гэж ярьдаг. Хэрэм цаажийг доогоор нөхлөх, дэлбэлэх, цөмүүлэх ийм бүх юмнууд чинь энэ аргуудыг хэрэгжүүлж. Тэгэхээр ер нь зүгээр жирийн цэргийн хувьд аваад үзэх юм бол Монгол цэрэг гэдэг бол морь, хүн, ном гурван нэгдэл. Энэ гайхамшигтай гурван юм. Яг энэ юугаар аваад эсвэл өрөндөө региструудыг гэх юм бол морь, хуйг, жад, хүн энэ дөрвөн нэгдэл. Ингээд улс байлдааны гол зэвсэг нь юу, байлдааны гол хэрэгсэл нь юу вэ гэдэг дээр тухайн армийн хүчин чадлыг тодорхойлдог. Тэгэхээр монголчууд бол ерөөсөө цэрэг бол ерөөсөө ил сэлэмгүй, жадгүй, тэр үсгээр хуйгд болохгүй байж болно. Ном сумгүй, морьгүй монгол цэрэг байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ гурав тэр дотоо энэ морин ч гэж энэ байгалийн энэ Монголын энэ хатуу ширүүн их газрын энэ халуунд ч төсвөртэй хүйдэнд төсвөртэй энэ зөгцсөн Монгол морь гэдэг бол бусад үйлдвэрийн морьоос гайхамшигтай. Бэлчээрийн. Монгол хүн гэдэг чинь мөн энэ цаг орчиндөө янз бүрийн нөхцөл дасан зах. Юусе халуун хүйтэн бүх юмд одоо ч гэсэн манай нэг инхээс хөл ажиллагаанд оролцож байгаа монголчууд бол дорхоноо дасч байна гэж тийм юунод ч Араб Африкийн нэг уур амьсгалд дээр нь хүн болгоны нум сум бол ерөөсөө дэлхийд технологи. Ерөөсөө монголчуудын одоо харваач ард түмэн гэдэг нэр армян дүүгчэнд ном сумын ард түмэн гэдэг нэрлэлсэн. Тэгээд армяны нэг ханху бичмээр л монголчуудаа эхлээд байлдаа ингэлэх бол хамгийн аимшигтай өгөөд ерөөсөө нэг босод улс амьхтай нэг тулдаан хийгээд өнгөрсөн юм шиг тийм их хохирол уучлаадаг. Тэгэхээр монголчууд яадаг гэхээр ерөөсөө алсын зайнаас харвж эхэлдэг. Монгол ном сум бол одоо ер нь 400 олон улсын юунуудаас байлдаа нь яг ашигтай тусгал гэх юм бол 300 м хүртэл хөнөөх чадвартай 400 хүрнэ. Зарим хүчтэй номнах бол тэрнээс илүү байх санах. Тэр армяны гэтэл бусад юунууд болохтой ер нь бол суур улсууд бол нэг 100-аад метрт хөнөөх чадвартай. Тэгтээ ч Монгол зэрэг очил нөгөөдөл номсомтой зэргүүд нь урдаа гараад харуулах 100 м-т харуулсан. Монголчууд 150 200 м-ээс харваад нөгөөдөлийг яадаг. Монголчууд тийм ном үнэхээр сайн байсан учраас монголчууд одоогийн ерөөсөө Арабын Америкийн зэргийн тэр хийж байгаа эхлээл
агаарын сансрын цохилт гэж хэлж байгаа шүү дээ. Алсын танис. Тэгээд дайсныхаа гол цэг объектуудыг устгасны дараа явган зэрэг гарч байна. Яг энэ зарчмыг монголчууд нээсэн байхгүй хэрэгжилж байсан. Одоо эх орны 2 дугаар дайны үеийн тэр бол артиллерийн бэлтгэл давтгаа хийх нь артиллерийн буюу галын бэлтгэл гэж тийм. Өсвөл цэрэг давшихгүйгээр бөмбөгдөл ажигдаг. А яг энэ аргыг бол монголчууд хэрэглэдэг гэсэн байна. Алсаас л ерөөсөл тэнд байгаа улсууд бол үнэхээр сэтгэл санааны хувьд маш их хохирдог. Тэгээд хохирол учруулсныхаа дараа сая ингэж таны тэр номны хийц өөр, сомны хийц өөр тийм ээ. Тэгээд хамгийн хүчтэй ном гэхтэр юу байгаа байхгүй. Одоо инженерийн хөгсөөр энэ төр гардаг болж ширхэх ном, төмөр ширхэх ном гэдэг. Тэрний баримжаа бол монголчууд хэрэглэж байсан. Сайхан бол энэ манживч гэсэн бас хэрэгжилж байсан юм л л. Манжууд Монголоос аваад ингээд яцсан ийм юм дээр. Тэр юу гэхээр номны яг ард тал гэж ирж байгаа. Өөр талд нь нөгөө нэг эвэр наац. Ард талд нь шөрмөс наац. Шөрмөсний доод талд нь одоо хуруу хоёрын өргөнтэй одоо 1 мм ч юм уу 1 м жоохон гарan ийм зузаантай ийм тууз бариулын хоёр тал наагаад өгсөн. Ийм ном байсан баг. Тэгэхээр тэрийг төмөр ширхэг гэдэг маань одоо суд центрийн одоо шөрмөс центрийн ингээ суулгах төр урт нарийнх нэг ширхэг гэдэг. Тэгвэл төмөр ширхэгт болж ширхэх ном гэдэг маань тийм төмөр ийцсэн ном. Ийм ном болохоор татал нь бол ер нь 70-80 кг. Нэг хүн ингээ 70-80 кг үсэлцээ та. Тэгээд хамгийн хол харсан жишээ бол тэр Чингисийн жулуу гэж ярьдаг. Чингисийн мэрэгний 335 алдаад тэр нэг 29-7 жилийн дайны дараа Чингис хаан хамгийн Монголын ноёдыг цуглуулад дараагийн одоо тангад руу явах юм уу ямар ажлаа тэмдэглэх одоо чуулган заавал хийдэг шүү Чингис хаан. Одоо тэгээд ноёдод үүрэг талбар тийм нэгдүгээр хоёрдугаар Ялтын баярч бас давхцсан байгаа. Яг энэ дээр 93 наадам хийсэн болтой. Тэн дээр Чингис хааны ачхүү 335 алд газарт очиж бай онсон баг. Тэр ч одоо 530 гаруй метр гэдэг. 530 гаруй гэж байгаа. Миний алд их 180 см. Миний алдаар явах 592 600 м. Тэгээд тэнд бай онж байгаа. Одоогийн одоо монголчууд хамгийн сайн АК Калашников автомат буугаар одоо 500 600 м бай он гэдэг бол зайнаас тэгтээ бол яг байн том л байсан баг. Үхрийн адууны ширийг хэд хэдийг ингэж байгаад хараад тэгтэл тэр бол гайхамшиг байгаа. А тэр бол байн онгох чадвар нь. Нэвтрүүлгийн эвэн тэтгэгч зүрхний цохилтмитэй урагш тэмүүлэх Seiko. Бай онохгүй зүгээр хаймсан харуулах гэж ирдэг. Хэн алс харах нь гэхээр тэр төмөр ширхэгт ном харах юм бол тэрнээс цаашаа 7-8 спорт маягийн харваа. 7-8 зэв нүүлэх гэж монголчууд дээр хэн хол харах нь гэдэг үздэг наадмын тэмцээн байсан. Тэргээр үзэх юм бол тэрнээс илүү хол газар. Ингэхлээр тэсгээ юу Евросын одоо дэсвэр зохицох чадвартай монгол хүн хөдөлгөөнд морьтой айрам тэгээд зайнаас тоглох ерөөсөн чадвар өгөх юм байдал бас их даваа талууд байж байна. Тэр ерөөсөө Монголын тэр одоо бол 20 дугаар зуун үрчээд дэлхийн цэргийн урлагийн хөгжилт бол маневрын дан гэдэг юм хэрэгэлдэг ус. Одоо энэ бүх тань чи ерөөсөө ховс хөдөлгөөн буюу маневр. Ерөөсөө тэр стратеги тактик өмсөн дааш. Тактикийн аргууд нь ч маневр тулгарч байгаа. А тэр үеийн 13-р зууны суурин улс орнууд бол хөдөлгөөнгүй байдал. Хариуглалтай маягийн давшил Оросын славуудын юу гэхээр 3 гурвалжин сцена гэдэг. Тэгэл тэр 3 гурвалжин тэр хэлбэрээ байрлал алдахгүй давчин тэргээрээ ингэсэн ч ингэж байж байгаа. Монголчууд болохоор чинь
нөгөө баруун зуунгаар 3 гээд Хагуур гол талдаа манлаа, ард талдаа нөгөө гол хөвчтэгээ тэрний ард гизгэлүүр тэгээд хөтөд гээд ардлын сумгоо гээд олон юмтай яг байлдын үйл болохоор ерөөсөө маневр хийдэг. Тэгэхээр монголчуудын дэлхийн цэргийн урлагт оруулсан гол юу бол энэ маневрын дан, маневрын тактикийн үндсийг тавьж одоо өрн дахин бусад улсууд нэвтрүүлсэн. Энэ юу бол технологиг нь өөрчилсөн тий. Тэр нөгөө жишээлбэл 13-р зууны үеигч нь бол Европ бол хөнгөн морц цэргийг бол ер нь цэргийн доонд явах. Нэг дайсан зогтуул хөөдөг, тагнуул явуулдаг. Нэг тийм юмд хөнгөн морц цэрэг. Тэгэхгүй нэг баахан тэгээд төмөр болсон хүнд морц цэрэг ихтер нөгөө рейсрууд тулхал ёстой. Том явтай. Тэгээд бид нэг шивүүж явган цэрэг шиг шивүүж ихсадаар төрж очоод тэгээд өсөл төрөл дайрна. Тэг чин одоо тэр лигнисийн нулдаан тэр Польшид болсон тулдаан тэр Монгол цэргүүд болохтой Малай цэрэг нь очиж тэр нөгөө төрөгч рейсрууд чинь баахан харуулж цаатлын нөгөө нэг явган цэрэг сулхан салгаж хаяал өөрснөө нөгөө нэг буруулж өдөж хөдлөж хуурамгаар ухарцахтайгаал тэгээд юу явган цэрэг рейсрууд чинь өөрснөө мортой том хоёул болохтой баатар тэр хооронд нь салгаж аянгуудаа дундуур нь утаа тавиад тий бивнийг хардуулахгүй болол тэгэл хэсгэлэл номсомороо харвал тэгэл ялж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө Монголын бол энэ маневрын тактик, маневрын стратеги хэрэгжилж ирсэн. Одоо энэ бол ерөөсөө морь номсон хоёртой. Тэгээ Европод нөгөө нэг том бамбай өөрөөсөө том бамбай барьж явдаг шүү дээ. Нэг урт 62 ерөөсөө тийм ээ. Тэгээд бамбааныхаа ард орох, үрж ирүүлж ядаар хатгах. Ерөөсөө цэргийн тэрийг ерөөсөө хэлсэн юм шүү. Дунд зуунаас энэ болохгүй нэгэд тэгэл хөнгөн морц цэрэг бол үнэхээр ийм чухал юм байна гэдгийг ойлгосон байна. Тэгэхээр зооч тэгэл 90 сарууд чи ерөөсөө болоо үсттэй. Ер нь тэгэл 90 сарын нэр хүн дооноо хоёроо даахгүй унтсан өөр босчоддаг байсан. Нэг онол тэгэл хамгийн хүн хоёуд болон 70-80 кг байхгүй. Тэгэхээр бүр тийм их үнд одоо том рейсерууд чинь морин дээр мордуулах гэхээр тусгай тавцсан дээр юм гаргаж иж мордуул. Тэгээд жадаа барьсан. Ерөөсөө жадаа барьсан. Жадаараа дүрэл зөрчих юм бол иргэд дайрдаг. Унчих юм бол би даж босч чаддаг. Тийм л байсан. Байлдааны онол цэрэг дааны онол бол ингээд өөрчлөгдөжсэн жишээ бол зүүндэл харагдаж байгаа. Зүгээр канон дээр бид нар харж байгаа нөгөө Наполеоны үеийн цэргүүд бол чаваас ингээд хайрцгаар ингээд өөдөөс нь ингээд буудаад авах техник яахгүй гэж яваад. Тэр чинь нөгөө цэргийн номлол онолтойгоо холбоотой байх. Тийм хувьсах дайныг хийж чаддаггүй. Тийм маневрын тий тактик байхгүй. Тийм маневрлах чадваргүй. Хөдөлгөөнгүй юм тактик хэрэгэлдэг байсан. Монголчууд чинь тэр хооронд бол хэд өөрж байгаа ш. Нөгөө тэгвэр энэ монголчуудын дайн тулаан хийхэд нөгөө байгалийн янз бүрийн одоо нөхцөл байдлуудыг ашигладаг. Тэр нь одоо жишээ нь их чухал одоо ялалтын чухал хүчин зүйл болдог байсан гэж зарим юмд одоо бичсэн байгаа. Жишээлбэл уул эсвэл цөл тийм ээ. Хятадын армийг оруулж ирээд өөр хүчин чадал дотоход цөлийнхаа ард гарчихлаа нөгөө арим тэрийг туулж чадахгүй арим байх гэх мэт юм уу. Иймэрхүү өөрөөр хэлбэл ерөөсөө тооцоолох бүхий л хүчин зүйлийг ингэж тооцдог ийм тулааныг одоо хийдэг. Тийм байгаль ойрхон загсаж чаддаг тийм хүмүүс байсан учраас ялсан юм а гэж зарим өвлийн байна. Энэ талаар юу байна? Тэгээ энэ одоо тэр монголчуудын ялалт их сурвалжны юу гэхээр энэ Монголын ахгүй л да. Монгол ахуйгаар авсан. Тэр моринч Монгол ахуйгаар авсан. Хүнийч Монгол ахуй бүтээгдэхүүн гэдэг ярьж байна. Нэмэгс 100 градусд ажиллаж штэ Монгол хүн. Одоо овцод хасгатай өнгөрөөс гэдэг наадахтай градус гэдэг аль ажил энэ байгаль өгсөн. Тийм учраас байгальтайгаа шүлтээсэй. Байгалаа ажиглаж мэддэг, шинжиж чаддаг. Тийм үү. Москва гэж чинь Москваголыг дагаж очиод илсэн. Москвагийн засч ямар 2-3 метр өндөртэй зарим газар. Тэнд Москвад тэр ороод ирнэ гэж сэтгэв ус уусан байхгүй. Сэтгэх арга байхгүй. Юунаас 20 дөрөвтөөс Кижил гүмийн тэр 700 километр гэдэг юу лээ 700 километр гэдэг л 600 километр 700 шиг юм ээ. Бэврол яриад байна тэр. Тийм сүлий чинь одоо ингээд вертери туулаад ирнэ гэж огч сэтгэхгүй. Тэрний яхан гэхээр цохор застай үүдэн л туугаад орсон.
монголчууд тэр дотоодын одоо яг нөгөө Чингис хаан эзэнт гүрнээ байгуулах үеийн тулаануудын хэв шинжийг харж байхад ихэвчлэн одоо жишээ нь намар орой өвөл дайддаг байсан чанар тэр юм олон хилэрдэг нь ямар учиртай юм бэ? Гэхдээ тэр нь бол нөгөө морьтойгоо л холбоотой. Тэгээ нөгөө намар морь тарган байна. Өвөлд таргаан хадгалаад байж гэн морьтой холбоотой. Нөгөө талаар бол тэр цагийн агаарын одоо хүүтэн бэрхшээлтэй байдлыг бас ашиглаж шүү дээ. Гадныхан чадахгүй үед гадны бэрээс сууж явах ерөөсөө физиологийн үед даваа учраас тэр өвөл дайцчих. Тэр бүр хитрхи одоо хасгтай чингээр асуул мэдээж явахгүй л дээ. Яг тухайн цагийн байдал зохицуулж цэргийн морьдоо амраадаг. Ерөөсөө эд одоо халуун газрууд бол зуны үед чинь бол цэргийн газар очиод байлдаа хийхгүй амарчж байгаа ш. Зүгээр нэг жижиг цэргийн хүч одоо тагнуулах шууд байлдан тагнах гэж ярьдаг тийм аргыг хэрэглэсэн юмнууд явуулчаал. Тэгэл босдон гол хүч нь амарж байгаа л. Тэгэл байлдах болцоотой болж ирэнгүүт яадаг. Монгол цэрэг төрөний бидний ярьсан олон чиглэлээр ингэж явдаг бол ерөөсөө морины тэр байлдааны морныхоо тижээ бус хаан байна. Тэр нэг цуугаар явчих юм бол эхнийх нь дараагийнх нь юус байхгүй ид жоох юм болно ш. Тэгтээ чинь олон чиглэлээр ингэж дайсныг бүсэлдэг чинь бол ерөөсөө тэр актмордынхоо айсыг дагаж явж байгаа гэсэн. Тэр байгальтай холбоотой гэс нэг юм гэж тэр одоо хүүтний байлдаанд зад орлоо гэж байгаа шүү дээ. Тийм, зад орлоо гэж байгаа. Зад орлоо гэж байгаа. Тэрийн одоо юуны яг тэр үед 1221 онд иржсэн хятадын илч зэмдэглэсэн байгаа шүү дээ. Монголчууд бороо оруулж чаддаг. Тийм үү. Тэгээд одоо өхрийн гидсэнд байгаа юу морины гидсэнд байгаа чулууг одоо ингээд самунд хийгээд тарин уншихад ингээд цас бороо оруулж чаддаг гэж. Одоо тэр арганы уцыг одоо нийж чадахгүй л биш. Байсан байгаа юу юм. Монголчуудын цэрэг дайны үйл ажиллагаа болвол зүгээр нэг нүүдэлчдийн бүдүүлэг цэрэг дайны ажиллагаанаас нэг өөр зорилготой цэрэг дайны ажиллагааны дараагийн нэг том зүйл байсан байна. Тэр нь юу гэхээр зэрэг хот сууринг тухайн иргэншлийг эзэлж авлаа. Тэгээд тэрийг засаглана. Өөрөөр зүгээр хайчаа яваад өгөхгүй. Тэгэхээр энэ одоо айрамтайгаа хэр одоо энэ улс төрийн бодлого тухайн газрыг одоо засаглаж одоо үлдэх. Энэ одоо бүтц юмнууд нь одоо хаанаасаа хийгдэг яаж ийсэн юм одоо энэ төрийн бодлого улс төрийн айрамын зохион байгуулалтад байсан бай таарах байх. Жишээлбэл хотын дарагчаар тавилаа гэд ийдэлчихэд хотод дарагч тавиа явуулаа шүү дээ. Хотын дарга тавиад явуулаа. Энэ талаарх одоо мэдээллийг сонирхол бол одоо юу байна? Ер нь бол монголчууд одоо байлдаад өнгөрсөн газар дээр там цэрэг гэж тамаа цэрэг гэж байна. Гарнизон тамаа цэрэг гэдэг бол аль нэг хот суурьнд Канада байхгүй. Ер нь бол хот суурингийн гадна бие даасан хоорогноо тодорхой хэмжээний газарт хяналт тавиад байж. Тэгэхээр энд нөгөө бослог өмнө гарах юм бол тэрийг очиж дардаг. Ийм юм гарлаа. Эндээс цэрэг ирэх юм бол энд ирж чинь шүү гэдгийг нөгөө мэдээлэл гол хүчтэй мэдээлнэ. Тэрнээс өмнө тэд нартай байлдаа хийх ийм үүрэгтэй ийм цэрэг одоо тухайн үед ямар нэгэн дайсгийн төрлөө гэтэл дор марч одоо архивтай байлж дардаг юм. Энэ бол 20 дугаар зуун нэг Америкт төргөн барилуулах хүч гээд бусад олон орнууд чинь яг төргөн барилуулах юм гарлаа гэхэд шууд авчлаардаг юм хөшөр бүс нутгуудад барилуулж шүү дээ. Яг энэний зарчмыг монголчууд тэр үед анх үнслээд энэ тамаа цэрэг бол бий болгож байна. Одоогийн хотын гарнизон маяг юм уу? Гарнизон маяг юм уу? Гэхдээ гарнизон болохтой хот дотор байгаа. Хот дотор бол яг өөрсдийн эзэлсэн газруудаа хүн амын тооллого явуулаад нохоо юмын хүртэл тоолоод нөгөө арвтынхаа тогтолцоонд оруулаад өөрсдөөс нь дарагч тавиад тэндээс Монгол дарагч өөр улсуудын жишээлбэл хоризмын юм гэх чинь хятадаас авчирсан худалдаа ашигмаар тэр хотын амьдрал мэддэг хүнээр визирүүд тавиад хятад байх чинь бол арабаас очиж тэнд усаж тавих дээр ингэж зохицуулаад хяналт тавиад тодорхой зохион байгуулалтанд ороод тэнд ямар нэгэн өмөө саман гарах юм бол тэрийг дарах цэргийн тамаа цэргийн хүчийг байрлуулад ингэж явхтаар тэнд бол ерөөсөө явах. Тэгээд том хэрэмтэй хотходог бол бүх хэрмийн өөрсдөр нь нураалгаад
цэргийн үйлдвэрийн юунуудыг нь устгуулад тэгэл ер нь тэгэл өөрснөө дараагаар амьдрахаар амьдр. Тэгвэл нэг хэсэг нөгөө гадны төгслийн бичлэг шиг хитрхи тийм одоо мүлжлэг дарлал явуулдаг. Хэрвээ монголчуудын дагаар болсон бол 10% одоо татварл оноод. Одоо манайх ч гэсэн нийгмийн татвар 10% явуулдаг шиг. Тийм л тэр бол хэмжээтэй. Тэрнээс яадаггүй. Зүгээр тэр нутгийн нөгөө тэр даргач тэр нутгийн өөрсдийнх нь ноёд болох тэр монголчууд яаж яана гэж илүү аваад нөгөө ард түмнээ яадаг нь мөлждөг. Тэр нь болох тэр нөгөө энгийн улсуудаа болох тэр монголчуудын юм шиг ойлгодоо. Тэгээд түүхэндээ тэгээд орцсон тийм юм шиг. Тэгэхээр юусаа тодорхой тогтолцоонд оруулаад тоолгын минь оруулаад тэгээд тэндээс ч нөгөө цэрэг гадагшааж явсан цэрэг автомордын хохирол гарна, хүнсээ татварлаж явна, цэргүүд одоо сайн дураараа идсэн монгол цэрэг зөндөө усал байж. Түүнээс гадна бусад газар хот суурин байлдан болж байгаа газар бол нэг хотын эзлэгсэн ардуудаас одоо монголчууд хашилж гэж ярьдаг, хаширч гэж ярьдаг. Тусгай нөгөө явган цэргийн өнөөдрүүдээр хот цайзын гадна монголчууд өөрөө шууд очих юм бол хохирол амсах учраас тэр нутгийнхны улсуудаар хот цайзын гаднах гууг бөгдүүлэх, шороон далан босгох бүх тийм ажлуудыг тэр хашлын цэргүүдээр нутгийн цэргүүдээр хийлгээд тэгээд өөрснөө тэн дээр нөгөө чөдөөрөөс бос юмудаа тавиад дараагийн байлдааны ажил бол өөрсдөө гардаж байна. За түүнээс гадна одоо энэ өвтөө зам гэж байж худалдааны одоо жишээ нь торгоны зам гэж байсан. Яг торгоны зам гэдэг нэр томьёо хожим нэр байх л да. Тэгээ энэ бүхэн монголчуудын хяналтанд байсан гэхлээр эн чинь төрийн тогтолцоо энэ дэд бүтцийг хянахын тулд бас тийм цэрэг байсан байж таарах гээд байна уу? Өөрөөр хэлбэл одоо Рашид Аддийн бичгтээ алтан талтай одоо баялаг толгой дээрээ тавиад Багдадаас байдаг хүртэл явхад нам гүн байна гэдэг чинь ийм их одоо онцгой хяналтыг тогтооход мэдээ цэргийн хүчил байсан байна. Энэ цэргийн ямар зохион байгуулалт ажиллаж исэн байдгийг ийм юм дээр мэдээлэл илдэв юм байж гэнэ үү? Цагдаа цайг. За ер нь одоо хондоо торгон замын дагуу хотууд одоо төдөн зэрэг үлдээ гэсэн тийм бүхэн баримттай нэгч би олж үзээгүй юм байна. Зүгээр ерөөсөн баруун тийшээ хийсэн дайчинд бол торгон замаар л явсан шүү дээ. Тэгсэн. Эхлээд тангууд орхоцсон яг уу танг юунаас алтан улсын баруун гараас нь салгана гэсэн бодлого байсан тийм үү? Тэгээд холбоотон улс. Тэгэхээр тэрийг эхэлж явах зөвхтэй гэсэн боловч гол юм бол юу торгон замын зангилаа гатгаж авах гэсэн. Тэгээд одоо баруун тийшээ хийсэн аян дан чин торгон замын дагуу явал юу гэж байгаа шүү. Юу гэж байгаа шүү. Африк игээд хурж байгаа шүү. Хожимын үр дүн нь бол торгоны замын сэргэн мандлыг монголчууд тэр үднийг өндөр түвшинд гаргасан. Ер нь бол тэр байлаг ажиллаад байх тэр ингээд өвтөө замын хажуу өвтөний явдт бол ер нь бол цэргийн зохион байгуулалттай бүгдээ. Тэр хөтч нар гэдэг байдаг цэргээ дагаж явдаг. Түүнээс гадна улаарч нь бүгдээ цэргийн үүрэгтэй ард гадрын хэмжээнд бол байлдах тийм хүч тэнд хамаалтай хүчийг үлдээдэг байсан баг. За тэгэхээр нэг юм асуулт асуумаар байна. Монгол цэрэг бол ер нь Монгол улс бол тугийн өндөр соёлтой. Туг сүлд гэж одоо шүтдэг. Тэгээд цэргийн тугийн төмтийн туг, мянгатын туг гэдэг ч одоо тэр цэрэг айрам, тэр арвт одоо жанжингуудын одоо амь настай дүүдэг тийм хэмжээний чухал зүйл байж. Тэгээд сүүлийн үед бол одоо бид нэр социализм үед одоо манай айрамдч байгаа тийм ээ. Ангийн тугаа хамгаалдаг, ангийн тугаа Неваалн гараад хамгаалдаг. Зөвлөлт холбоот улсын үед л нэг юм туг шүтгэл нэг юм яваад байгаа. Тэгээ энэ манайхаас гарсан биш байгаа гэж зүгээр би бол зөвхөн хөвдөөс хийж хэлдгийн тийм баримт байж болох уу? Юу н холбоод ярих. Би ч гэсэн санал байна л да. Яагаад гэвэл монголчууд тугийг эртнээс шүтэж ирсэн. Яагаад шүтдэг гэсэн гэхээр тэр хар цагаан туг сүлдээ бол цагаан туг нь цагаан тэнгэрийн одоо тэнгэр мөнх тэнгэрийн шүтгэхтэй байх. Цагаан тэнгэрийн билэгдэл тэр тэнгэртэй хүнийг холбодог гол шүтэн. Хар туг нь тэр харын тэнгэрүүтэй харьцдаг, дайны тэнгэрүүтэй харьцдаг. Догшин сүлд. Тийм учраас тэр ерөөсө тэнгэр мөнх тэнгэрийн билэгдэл учраас нэгдүгээр шүтэж байгаа. Хоёрдугаарт юу гэхээр хар тугийг бол өшөө тэр мөнх тэнгэртэй холбоотой нэг домоо гэдэг Чингис хаан дөрвөн хөлт хар тугийг яаж анх тийм мохлоотой хамт төрийн юу болгосон байсан чинь нэг удаа дайнд ядагдах тийш хандаад ирсэн чинь эрэнгүүтээ Чингис хаан мөнх тэнгэртэй залбир мөнх тэнгэр нь
надад энэ дайсныг ялах хүч харилаа шиг залбирсан. Тэгэнгүүт мөнх тэнгэр хар сүлдийг буулгаж өгсөн гэдэг. Тэгээ тэр хар сүлдийг мухлагаар огтолж авахуулаад дайны үе учраас одоо дөрвөн хөдий чинь би хийж чадсангүй дараа нь би бүтээж одоо цогц болгоно гэж амдгалаад тэр дөрвөн хөлт хар тугийг бүтээснээс хойш тэнгэрийн тугийг бүтээснээс хойш Чингис хаан ганц байлдаан дайнд ялагдаагүй гэсэн ийм домогт. Тэгэхээр энэ бол монголчууд тэр тугаа яаж үнэлж ирсэн гэж. Хоёрдугаарт нь нөгөөхдөө 1000 цэрэг бол нэг тугтай. Тэр тугийг бүтээхэд хүн болгон өөрийнхөө байлдааны хамгийн сайн морины дэлнээс туг ус авч тэр тугийг бүтээдэг. Тэгэхээр тэр тухайн цэргийн хувь тэр шүтээнд холбогдчихдаг сэтгэл санааны хувьд ч гэсэн одоо тэр хүн өөр тэнгэртэйгээ тэр тугаараа дамжуул холбогдох учраас ерөөсөө шүтээн дээр. За гуравдугаарт гол тугийг ялангуяа цэргийн тугийг хүнддэг шалтгаан юу гэхээр тэр хар сүлд хар туг бол жанжны туг бол ерөөсөө удирдлагын гол хэрэгсэл. Туг тодорхой ёстой байлдааны донд хаашаа дохно яаж хөдлөнө түүний дагуу тэр цэрэг зохион байгуулах. Тийм учраас тэр тугийг аимшигын хайрлахаас өөр арга. Нэгдүгээр. Хоёрдугаар тугийн дэргэд нөгөө жанжин хамгийн том ноён маань цэргийн хаан маань байж байгаа. Тулааны удирдна. Тийм учраас туг хамгаалахгүй бол ялагдана. Тугаа алдлаа гэдэг чинь хаан байхгүй, удирдлага байхгүй. Зохион байгуул сарин. Ерөөсөө ингээд бүх юм дууссан. Тэгээ байлахад ер нь туг бодож авах гэж байна. Хайсан хэрвээ тугийг бодож аваад өөр тийш нь ингээд өгөх юм бол нөгөө зэргийн чинь байлдааны дээр жагсаал журам бүгдээрээ алдагдаад ингээд сүрэх учраас тугийг л одоо Монгол цэрэг бол дээлжин шүтээж энэ уламжил яг өөрийн чинь хэлснээр ингээд бусад алтан ордоор дамжаад Оросоор дамжаад ингээд бусад орнууд ингээд тэгэл манад тугаа алдвал анги татан богддог. Энэ байлээ дэргүү байлдааны үед бол дээр үед бол тугаа алдчихвал тэр анги бараг татан тийм жохол бүр одоо тийм жохол Орос манай хоёр чинь дайны үед ч гэсэн одоо нөгөө дайн тулаан болоход дандаа хорооныхоо тугийг авж гараад идэг шиг. Тэр чинь бол энэ монголчуудын үнэхээр туг гэдэг бол удирдлагын гол. Тэгээд дээд тэнгэр бүх юмтай хайрцах ийм гол шүтэн учраас түүнийг амшиг хайрлаг энэ уламжлал ингээл Монголоос бол Евразид ингээд яваад дэлхийн 2 дугаар дайны ялалтын нөгөө 5 сарын 9-ний ялалтын их зогсоолыг ихэд Гитлерийн Германы анги нэгтгэлүүдийн асар их тугуудыг зориудаар цуглуулж авчирж ягаад улаан талбай Кремлийн хөлд ингэж хайдаг. Эн чинь бол энээс хойш одоо тэр судлаачийн өгүүл уншсан юм л. Энээс хойш нөгөө барууныхын ч гэсэн харсан гэж байна. Өөрөөр хэлбэл энэ чинь ангийн тугийг ийм чухлаар үзэж ийм хялтын одоо жишээ нь эд бах болгодог бол өвөрмөц юм байна. Тэгэхээр тугийг хүндлэх гэдэг ойлголтын талаар өөр ойлголт авч ирсэн. Тухайн цэргийн анги эсхил гэсэн үг. Тэрийн хаяа дээгүрэн гიშгэлээд гарна гэдэг бол тэрийг ерөөсөө сөрөж ирэх судалгаа. Муу илүүлдэг Гитлер ч гэсэн өөрхий. Тэр чи яг энэ тугаа хүчрэхийг болгох мундаг том хүчний бэлэгдлийг хийх гээд яваад байсан. Энд чинь нөгөө Азаас л авчирсан нөгөө хаас цагаан дотор хаас гэдэг чинь явж төвдрөө тусгай илчээ бол тэндээс нам нарыг явж хажуудаа болж байлгаж ирсэн. Тэр нь одоо энэ Украин балгаар түүрэхэд энийг аваад тэр туг болгонд одоо нөгөөтхийн манжлах цацлагыг чинь одоо ингэ хэрэгэлдэг. Энэ элемент чинь бас эндээс манай төрсөн юм а. Манай цэргийн эртний цэргийн соёлын одоо элемент төгсөн хэлбэрээ гэж зарим нь ярих нь хэр үнэтэй байж болох вэ? Тэр бол бид нар яг зөчийн улс түүнээс дамжуулаад Илхаадын улс гэдэг бүгдийнх нь цэргийнхээс гадна бусад зөндөө юм асуудал авсан. Одоо бол үе сэдэл болохоос биш. Авсан юм зөндөө. Тэгэхээр одоо бид бол түүхээ сайн одоо өгөөсгдөг. За түүхээ мэдэхгүй дээ бид өгөөсгээд байна гэж боддог. Одоо түүхээ мэдэхгүй дээ бид нэр түүхээсээ хөндөрөөд тэгээд үндэснээ муулах, чамлах тий голох ийм хандлага жоохон түгээмэл болж эхэлж штэ энэ даяар шилтэй холбоотой. Тэр бидний энэ түүхийг ингээд хараад ингээд сонсоод байхад чинь өөрөө ирэхгүй дэлхийд маш олон шин дэг журмуудыг шин хэв ёсыг бид монголчууд л авчирсан байж шүү дээ тийм ээ. Ерөөсөө монголчууд тухайн үед хөгжин мандаж исэн бүх нэг
зүйлийн нэг гол үнс ихтэй монголчууд дээд зэргийн сахилга журамтай байсан гэж. Энэ юм ихтэй Чингис хаан анх удаа тэр нүүлэлцийн ер нь дэлхийд хууль цааз одоо гэлээр хууль цааз төрийг бий болгосон. Ерөөсөө тэр Чингис хааны их засаг хуулийг бүх зүйлийг эзэн улсын дараа үед одоо ч гэсэн зарим газар бол тэндээс авсан хууль цаазын үндсэн хуулийнх нь юу болоод явж байгаа. Тэр үнэхээр тэр хууль цааз гаргаад анх удаа тэрийг дээр зэрэг дагаж мөрддөг байсан. Одоо монголчуудыг одоо тийм дэлхийн гүрэн болгох ийм хэмжээнд. Тэр хуулийн чанга байсан. Тэр хуулийн чанга байсан. Тэр хууль цаас төрийн тэр юу алдагдаад одоо манживээс гэсүүлэл ингээл тэр чинь өөр усын дөрөнд ороод монголчууд тэр хууль цаасаа мэдхээ болоод ирэхтэй давтаж эхэлсэн. Одоо бид нар дахиад дээш тэгвэл ерөөсө хууль цаас өөртөө тохирсон хамгийн инэрэнгүй хэрнээ хамгийн хатуу хууль цаастай болоод түүнийгээ дагаж сахилга батаа дагаж мөрддөг болж вэж одоо бид бол хуучин шиг тийм дэлхийн хэмжээний одоо байлд нагуулах биш ер нь бол дэлхийн давцан дээр өөр гүрэн төлтөй орон. Гүрэн болно гэж Шагнал доктор. Жохон миний хувьд одоо асуултын юм л дээ. Ер нь их Монгол улсын хүчин чадал юунд байж вэ? Тийм ээ. Тэр одоо энэ дэлхийг эзлэх суурийг тавьсан их Монгол улсын хүчин чадал юунд байсан гэхлээрээс бодготол одоо хааны засаг нэг засаг хааны Нэгдмэл. тэр нэг засаг. Тэр нэг хүний тэр зарлиг буусан бол тэрийг хинж бийдвэл. Тийм одоо юм нэг одоо хүчин чадал нь тэндээ бай. Олон толгойг үлгэрч гардаг олон толгойтой могоо нэг толгойтой могоо бай. Энд маш учир байна. Маш учир байна. Тэгээд монголчуудын ивэн нэгдлийг бол тэр үед бас хангаж чадсан. Чадчихсан. Сүүлдээ яг эзэн төрөн болоод тарсан боловч ерөөсөн юун төрөнд тавьдаг үдэл санаа бол монголчуудын ивэн нэгдэл байсан. За энэ нэгдлийг одоо задлан бодрох альва арга үзэгдэлтэй бол хатуу хуулиар тавьчихсан. Хатуу хууль гэдэг нь юу гэхээрээс миний бодлоор бол хатуу хууль гэдэг нь цаазаараа хугацаа чанга хууль биш юм шиг байна. Хатуу хууль гэдэг бол өөрийн үндэсний ёс заншил тулгуурласан. Ёс заншлын юмд нь одоо таарсан хууль одоо биелдэг юм шүү. Одоо ийм бүхэн хууль гараад байдаг биелэхгүй байгаа нь Монголын хөрсөн дээрөө бууж өгөхгүй л байгаа. Монголын хөрсөн дээр бууж өгөхгүй. Одоо нэг бол далбааны өдөрч гэж гарсан үгүй одоо тэгэл баахан далбаа, наадмаар баахан далбаа, наадам тарлаа газараар нэг далбаа хөвлөрч штеп. Цэргийн хар сүлдээ хийхэд улаан сондоос ураалга гаргаж энэ бүх аймагуд сумуудаас морины хэлгээс авсан. Тэгэхэд бол бид санаагүй байсан л да баярмын ажил зохион байгуулж байсан. Дарсан шүү дээ одоо төгтөөтэй одоо сүл. Тэргээр хар сүлдийг одоо бүтээж босгосон гэж ардтан үздэг. Тэгэхээр миний хайртай мөрний сүүл энд явж байна. Тэгж байна. Тэгэхээр тэр хар сүлдэнд залбирнаа да Монгол. Одоо энэс ахгуулаад тэр Монголын нийгэмд нь таарсан хүн бүрийн сэтгэл таарсан хууль гарах юм бол тэр бол биелэх бөгөөд хатуу хууль гэж байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэнтэй Монголын эзэн төрний үеийн цэргийн зохион байгуулалт таагдаг арга овмхийн тухай, цэргийн эрдэм урлагийн тухай зогсхон одоо сонирхолон эрдэмтэн Базар Сүрэн Шагдар нартайгаа ярилцлаа. Ингээд та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн эвэн тэтгэгч зүрхний цохилт мэт урагш тэмүүлэх Секо